Эрх драфтаар NBA-д элсэн орох топ перспектив тоглогчдыг цувралаар танилцуулж байгаа 4 дахь дугаар маань эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт мөн л олон улсын тоглогч буюу тэр дундаа Франц улсын тоглогчийг танилцуулахаар бэлдлээ. NBA-д сүүлийн жилүүдэд маш олон аяслаг тоглогч оруулж байгаа Франц улсын талаар товчхон мэдээлэл танилцуулъя. Тэгэхээр сүүлийн 2-3 жилд Франц улсаас олон шилдэг тоглогч NBA-д оруулж ирж байгаа. Тэгвэл Европ тоглогчид тэр дундаа Франц тоглогчид яагаад NBA-д ингэж ихээр үнэлэгдэж байна гэдэг талаар хэлэхэд сүүлийн 6 жил бол NBA-д олон улсын тоглогч нар ноёлж байгаа юм үе. MVP-гээр л гэхэд 19 он Джеймс Харднаас хойш цэвэр Америк тоглогч бол нэг ч удаа MVP аваагүй. 23 онд Joel Embiid Камерун гаралтай Америк иргэншилтэй ийм тоглогч MVP авсан гэж үзвэл ингээд 6 жил дараалаад MVP өрсөлдөөнд Европ болон Африк тивийн тоглогч нар тэргүүлсэн байгаа. Тэгэхээр нэг талаасаа энэ маань Европ тоглогчид NBA-д үнэлэгдэж байгаа ийм хэрэг болж байгаа. За тэрэн дээрээс нэмэгдээд Франц тоглогч Европын бусад орны тоглогчдоос юугаараа давуу юм бэ гэсэн ийм асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр Европ тоглогчдын хувьд бол багасаа Европ сагсан бөмбөгийн стандарт шийдэл болоод дамжуулт хамгаалтан дээр өндөр түвшинд бэлтгэгдэж гарч ирж байгаа хамгийн том нөлөө нь. За мөн Франц тоглогчдын хувьд бол бусад Европын орны тоглогчдоос бодох юм бол Африк гаралтай тоглогч нар их байдаг учраас биеийн хүч болоод тесрэлтэн дээр бол Европ тоглогч нараас илүү байгаад байгаа. Хамгийн ихний драфтын нэгдүгээр сонголт болох Виктор Вембенямагийн хувьд ч ихэд өндөр тоглогч хэдиж бас тесрэл сайтай, хурдан, гар болоод хөл маш урттай энэ тоглогч байгаа. Тэгэхээр Франц тоглогчдын стандарт гэж хэлж болохоор ийм хэв заагвар сүүлийн 2-3 жил ажиглагдж байгаа нь маш өндөр, тэгээд урт мөчтэй, хурдан тоглогч нар NBA-д орж ирж байгаа. Энэ давуу талаараа Франц улс нь бусад орны Серб, Хорват, Испани гэдэг ч юм уу сагсан бөмбөгийн ариун уламжлалтай орнуудаас илүү дээгүүр сонгогдох боломжоо авч үлдэж байгаа. Одоогоор драфтад сонгогдох боломжтой Франц тоглогчид 3 тоглогч бол нэлээд өндөр хүлээлттэй. За тэр дотроо 2 тоглогч нь бол эхний 14 буюу лотерей сонголтод багтах боломжтой байгаа. За мөн 1-р тойргийн сүүл болон 2-р тойргоор сонгогдох боломжтой нэг тоглогч байгаа. За ингээд үзэхээр бас л 3 тоглогч оруулж ирэх боломжтой. Өнгөрсөн 3 драфтын үед бол Франц улсаас нийтдээ 10 тоглогч драфтаар орж ирсэн байгаа. Нэг бол 2-р тойргоор нийлээд тэгэхээр одоо 25 оны драфтаар 3 тоглогч гээд ингээд бодохоор бараг нэг шигшээ багийн тоглогч нар орж иж байгаас одоо ялгаагүй байна. За ингээд өнөөдөр танилцуулах тоглогч нь Франц тоглогчдын потенциал өндөртэй байгаа 3 тоглогчийн нь хамгийн ихэнд жагсаж байгаа тоглогч нь No Sen гэж тоглогч байгаа. За түүний хувьд Францын хойд хэсэгт байдаг Orléans гэдэг хотод төрсэн. За No Sen 2006 онд төрсэн. Тун удахгүй буюу 12 сарын 18-нд нас хүрнэ. 6'9 буюу 2 м 6 см өндөртэй. Combo forward гэж хэлдэг. SF болон PF-ийн байрал дээр тоглох чадвартай. За тэрээр багада Orléans хоттой сагсан бөмбөг тоглож сураад дараа нь Францад сагсан бөмбөгийн институтэд тоглож эхэлсэн. 3 дугаар дивизны хэмжээний ийм багт тоглож аваад 23 оноос Германы Бундслигийн багт очиж тоглохоор болсон. За энэ болохоор Gassenfarm Ulm гэдэг багт тоглож эхэлсэн байна. За энэ багтаа 23-24 оны үеэрэлд Adidas компаниас Next Gen гэдэг тэмцээн зохиодог. 18-аас доош насны тоглогчдыг урьж оролцуулдаг. Дубайд болдог энэ тэмцээн. За энэ тэмцээнд бол оролцоод MVP-гээр шалгарсан байгаа. Түүний хувьд бол Gassenfarm Ulm багтаа одоо хүртэл тоглож байгаа. За Essen түүнээс гадна шигшээ багийнхаа 18-аас доош насны бүрэлдэхүүнд дуудагдсан. Энэ жилд бас түүнтэй хамт NBA draft-д нэрээ өгөх боломжтой байгаа. Nolan Traore гэж тоглогч байгаа. Энэ тоглогчтой хамт under 18 насны ангилалд шигшээ багаа төлөөлж тоглосон. За түүний одоогоор Бундслиг тоглож байгаа статистик үзүүлэлтийг нэгтгэж харвал 14 оноо 5.5 самбар, 1 ассист, 1 стил, 1 блок дундчилж байгаа гэсэн юм үзүүлэлттэй. Field goal percentage 55%-тэй, 3 онооноос 31%-тэй, true shooting percentage нь 65%-тэй гэсэн юм үзүүлэлттэй. За түүний тоглолтын арга барилаас хэлэхэд довтлоход чиглэсэн тоглогч. Ер нь бол довтлооны олон талд арга барил эзэмшсэн. Самбарлууд байрсан тоглолт сайтай, тоглолт маш сайн гүйцэтгэдэг. Бөмбөг алдалт багтай бас сайн дамжуулдаг юм тоглогч байгаа. Тэрээр довтлооны самбарт бас маш идэвхтэй гэж харагдсан. За сул талд болж байгаа зүйл гэвэл 3 онооны довтлоонд цөөхөн оролдлого хийдэг. Мөн 32%-тэй довтолдог гэхээр бас тийм өндөр үзүүлэлттэй довтолдог.
алдааны асуудалд орох буюу хамгаалтын чадвараа сайжруулах шаардлага байгаа. За түүний хамгийн урд сонгогдох боломж нь 5 дугаар байр гэж хэлж болно. Учир нь одоо яг түүний байрал дээр тоглодог combo forward байрал дээр тоглодог тоглогчид энэ жил бол нэлээд их байгаа. За NBA-ийн багуудын одоогийн байрлалаар үзэхэд 5, 6, 7 гэсэн сонголтууд дээр Charlotte Hornets баг, Philadelphia 76, Portland Trail Blazers гэсэн багууд энэ байрал дээр байна. Charlotte Hornets баг бол сонирх хэсгийг бол мэдэхгүй байна. Тэдний хувьд бол Brandon Miller болон өнгөрсөн жил авсан TJ Salon гэсэн тоглогч байгаа. За ингээд өнөөдөр No Sen гэж тоглогчийг танилцууллаа. Баярлалаа.